За сайн цаа би өчтөрөө шууд ажиллаад харж ирээд шууд ажлын хувцастай сургууль дээрээ зурхаар ирсэн. Манай ажил өглөө 10-аас орой 10 ажилдаг. Бүтэн цай өдрөөсөн болохоор бүтэн ажиллаад маргааш нь офис студиуд учраас зурхаар ирсэн байгаа. Тэгээд энэ яг миний бодит хурд ер нь би дандаа хурдсан бичлэг оруулдаг болохоор хүмүүс амар хурдан зурдаг гэж бодд юм шиг лээ. Нэг зурган дээр ер нь нэлийн удаан ажиллаж, нэлийн удаан хөдөлмөр ордог. Тэгээ энэ зураг хараахан дуусгаагүй байгаа. Маргааш офис студио гэдэг нь болохоор ер нь Солонгосын сургуулиуд яа гэм мэдэхгүй ч гэсэн Солонгосын их сургуулиуд хичээл семестр дуусах болгонд ингээд бүх зурсан зургуудаа ингээд нээгээд одоо бүх анги нээлттэй болно гэсэн үг. Тэгээд ингээд хоорондоо тойрооч юм өөр хүмүүс ирээд зургийг үзэх боломжтой болдог. Тэгээд энэ зургаа зурчаад ширээгээ халтцэгцэлсэн маргааштай бэлдээд тэгээд жоохон дутуулаа л да. Угаасаа үнэлгээ нэрэ болоогүй байгаа учраас аль хамгийн их хэмжээнд гүйцэтгэж тусгаад тэгээд өглөө 7 хүртэл зурсан байлээ. Тэгээс стори хийчихээ. Тэгээд маргааш нь офис студиуд ирээд энэ дүүрэн ажилтай нээлт хийдэг. Тэгээ ангиудаараа тойрж явж хоорондоо бүтээлээ сонирхохгүй явж гин. Миний хувьд барууны уран зураг сурдаг учраас дорны уран зураг нэрэлтийн сонирхолтой байдаг. Тэгээд барууны уран зургийн бичлэгийн хэмжих байлээ. Нэг хүүхдийн ангитай загас тийжээжсэн бас. Ер нь бичлэгний хий удааг болохоор нэг гоё иждэггүй нүү. Үлдсэн зургуудаа зурж дуусгаад дахиад бичлэг оруулаа. Баяртай.